баяр наадам төхөөд ч юм уу шинжил төхөөд ирэхээр нэг юм хуулийн уулгаач гэдэг юм эсвэл иргэдийн анхаарал суларсан үед юм сонин ноцтой хуулиуд агиух орж ир тэрний нэг нь хууль юм бэл 2016 оны 12 сард. Тэгээ энэ хуулиар албаны нууц гэдэг ойлголт нэмсэн. Албаны нууц гэдэг ойлголт нэмснээс хойш ингээ бүх юм нууц болцсон. Одоо бидний хэрэгжилж байгаа энэ санал тоолох хөрөнгө хүртэл нууц. Мэдээлэл нь аав ихээр нууц. Хаана худалдаж авсан ингээ нууц. Хэдэн төгрөгөөр авсан ингээ нууц. Мэдээлэл нөгөө чихэр нэг хавцтай бичгээр барай ороод ирдэг. Хэдэн төлбөрийн гүйлгүүнээр барай ороод ирдэг. Ойж жисэн жишээ. Энэ байдал чи өөрөө юу болоод байна вэ гэхээр иргэдийн идэх итгэлийг нэг талаасаа нууцлаад байгаа бол төрд идэх итгэлийг бас нийгмийн бухимдлыг нэмэгдүүлээд байгаа юм л та. Одоо ногоо автобусны худалдаа авалт бас нууц. Оюутлогын аудитын адилхан бас нууц. Оюутлогын сонсол хийгээд онтрик компаниас бичиг баримтад гаргуулахаар ашигт математикийн ерөнхий газраас илээр явуулсан бичгээр нууц гэж бичээ явуулчих. Нууцын хамгадараад, албаны нууцын хамгадараад оюутлогын компаниас. Төрийн байгууллагаас ил явуулсан мэдээллийг төрийн байгууллага буцааж явуулахдаа нууцлаа явуулчих واخ. Ингээ бүх юм нууц болцсон. Илэн баг байхгүй болцсон. Ил ганц гарсан юм нь нэг сэтгүүлчийг нууц материалыг олж авсан байна гэж ялалсан. Нууц хадгалах үүрэгтэй хүн нь суурч үлдсэн. Тэгээ ийм одоо гажиг хуулийн тогтолцоо ийм эргүү балаа одоо хууль үйлчлэж байд юм уу ер нь? Ер нь бол үндэсний аюулгүй байдал батлан амралт салбар зэрэг цагдаа тагнуул энэ хэдийн хэмжээл нууцлаа л да. Бусдын нүг нь нуугаад байд. Ягаад мэдээллийн ил тод байдлын тухай хуультай мөртлөө нөгөө талд нь бүх юмыг албаны нууцыг нууцж байгаа байхгүй. Нэг аймгийн нэг сумын цэг дарга зүгээр иргэдийн мэдээллийг нууц гэж нууцсан тохиолдол байгаа шүү дээ. Нөгөө талаас нь төрийн байгууллагууд ажил явуулахад айгүй хүндрэлтэй болчих. Нууцаар ирсэн бичгийг нууцаар хариулна. Нууцаар ирсэн асуултан дээр нууц хариулт өгнө. Одоо тэгээд нууц бүх юм нууц. Тэгээд бид нэр ийм байдлаар ингээд асуудал хандаал байгаа юм л да гэдэг л гэсэн. Тэгээд сүүлдээ нууц нөр улс төр болсон. Тэрийг нууцаас гаргалаа. Одоо баатар юм уу? Яасан юм? Бүтээн байгуулалт хийцэн юм уу? Нөгөө хөрөнгө оруулалт татаад авчирсан юм уу? Ажил хийцэн бүүмэд. Тийм учраас одоо тэр нүүрсний хэдэн аптек гэрээ бүүмэд. Тэрийг ил гаргалаа. Цаана дахиад байгаа л гэдэг. Тэгээ хинд ашиг сонирхол нь хиний талд үүсэн тэрнийхэн талд нууц гаргадаг эрх мэдэлтэй хүмүүсний юм болцсон. Бүгдийг л ил гаргалтай. Юуг нь нуугаад байгаа. Нууцлах юм юу вэ? Тэгээд сүүлдээ энэ ингээд төрийн байгууллагуудын ажилчин ингээ хоорондоо явахд айгүй хүнд болчихж байгаа. Айгүй хүнд юм билээ жигнэсээ. Яг нууцаар бичиг авчдаг. Буцаагаад хариулах нууцаар явуулах болдог. Заавал нууцын хэрэглэгчэл ороод ирдэг. Тодруулч. Бусдын 4 минут минийс 3 минутаар явчих. Тэгэд ер нь бол ингээд бид нар ийм юмнуудаа айлгуулгын нууцлах бол энэ хардлага, сэрлэг, үл ойлголцол бие биенээ улс төрийн шантаж хийдэг ийм байдал чинь одоо дуусахгүй. Төмөр зам бүх гэрүүнүүдийн нил болгох нууц байгаа юм бол аптек гэрүүнүүд бүх юм нил болгох. Гэхдээ ер нь яхаараа байгууллагын худалдаа авалтын гэрэг бол нуучдیں۔ Шинэ оюутлогын компани Монголын төр 34 эзэмшдэг. Тайлангийн танилцуулах зөвхөн төвсгийн байнгын хорооны гишүүдэд нууцаар. Гэт ингээ бус гишүүд өгдөг үуч. Тэгээ аудитын тайлал нь бас нууц. Одоо ингээ биднэрт нэр нууцх юм гэж алгаа. Тэгээ энэ асуудлуудаа ер нь нууцын тухай хуулиараа ингээ нэг мөр зөксөлж авахгүй бол эн чинь өөрөө дахиад биеийнх эсрэг хийдэг улс төрийн агүй том одоо шантажны нэг хэсэг боллоо шүү дээ. Нууцыг ил гаргалаа, нууцыг нууцд авлаа. Нэг юм.